Виктор болон 3 доод зэрэглэлийн артын Пиксигийн рейцерүүд бүрэнгээ хаж хоцров. Тулаан дууснаар манай залуу сэрмээ хойжов. Дараа нь тэр Пиксигийн биеийн чадвараа харанхуй үжбээр нэмэгдүүлж ясныг тодорхой тайлбарлав. Айдас шууд гүнгийн дагалт бичтэд тархав. Зарим нь ээжч эхлэв. Бус нь үгээ арай гэж хэлж байв. Энэ бүх шуугын дунд Челсигийн шивгчэн аяархан нэргэж тасгал сургуулийн талбайг орхин явж эхлэв. Гүн дамааныг дуудан түүнийг Пиксигийн бодит багийг анханасаа мэдчихсэн эсхийг асуув. Дамаан хүнд төчтэйгээр мэдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч үннийг хэлхээсээ өмнө холбоотой бүх хүнийг ичлэхийг хүссэн тул дуг байснаа тайлбарлав. Хариулт нь гүнгийн дотор бараг муухай орлуулав. Дамааны нүүрний илэрхийлэл ноцтой болж харанхуй нэлбчэд гүнгийн гişт амжилттай нэвтгсэнийг дэжхв. Дараа нь жинхэнэ буруудан гიშрэхийн тулд тэр харанхуй элбэг ашигласан хариуцлагатай хүний нэрийг хэлв. Энэ нь өөр хинж биш, түүний өөрийнх нь охин байв. Энэ буруу тохиол Челсиг бүрэнгээ хашраал дарууллаа. Нэрээ сонсоод түүний нүд итгэж ядан томроо. Тэр шууд өөрийгөө хамгаалж эхлэн энэ талаар юу ч мэдэхгүй гэж зөвхөрөнгөө баран мэдэгдэв. Гэхдээ гүн гүнзгий сэтгэл хаягдсандаа нүрээ гараараа тагалав. Дараа нь түүний уур хишингдсэн тесрэв. Аймар дуугаар тэр энэ бузар зүйл түүний гэрт яаж орсныг мэдхийг шаардав. Эргэлзэх хэмгүүгээр тэр гараа өргөж цэргүүдэд Челси болон энэ бодлоонтой холбоотой бүх хүнийг баривчлахыг тушаав. Тэр тэдний бодит багийг шууд ижилхийг хүсв. Цэргүүд Пиксигийг хурдан барьж авахцаар бүсдэн Челси хүрээлэн түүнийг 50 ирэхийг хүсв. Энийг хараад охин баривчлагдвал бүх зүйл ирчлэгдэн гэдгийг ойлгов. Тэр бөөж өгөхийн оронд өөрийн хамгаалагчдад өөрийг нь хамгаалахыг сандран тушаав. Түүний ирчүүд муухайг үнэж байдлаа харуулсан зэвсгээс оглон түүний 90 тойрон дах цэргүүдлүүд давтлаа. Гүнгийн болчингүй явдлыг харж сэтгэл хаягдан урт гүнзгий авчив. Дараа нь тэр өөрийн албан гэсний рейцер Жэри дуудаж охиныг шууд баривчлах шууд тушаалав. Хөвшин рейцер толгойг удаалхан тушаалыг хүлээн авав. Залуу асгаж явахдаа аваргаа ичилүүлж бусад хамгаалагчдыг хажуу тийш босхойг тушаав. Тэнд зогсож байгааг нь харахад тэд түүний төсний хүнийг ялж чадахгүй гэдгээ мэдчихв. Гэсэн ч тэд байрлалаасаа хурхаас татгалзав. Түүний оронд тэд рейцерүүд болон цэргүүдийг саатуулж байх хооронд Челси зүгт харах замаа олохыг шаардав. Тэдний утгагүй шийдэмгий байдлыг хараад Жэйл авшив. Тэр сэрмээс соголсон энэ нөхцөл байдал ямар харамсалтай байсныг харамсан тэмдэглэв. Ир гэрнээсээ гарахад тэр сүрж цавчдаг бэлдэв. Челси зогтож байхдаа хошоо харлаа. Жээлийн сэрмээс гарсан манагийн дашгийн түүний цэргүүдийн дундуур шууд өнгөрч түүний араас хурцлдан ирэв. Зүүн санандаа хөтлөгдөн дэв тонгоож айсандаа чангаар хашгирнүдэ анив. Энэ үед ч үл үзэр төхөж түүний үсний хэсгийг таслан авлаа. Шууд аюул өнгөрөхөд тэр нүдээ нээн амьсгаа авав. Өөрийнх нь цэргүүд өмнө зогссоор байгааг хараад түнд төр зорын тайвшир өгсөн ч тэдний бие болон зэсэн дээр гарч ирсэн нарийн зураснуудыг тэр анзаарсангүй. Секундын дараа цэргүүд болон тэдний сэрмүүд хоёулаа тэр зураасын дагуу цэвэрхэн сашав. Цус түүний нүүр рүү өсөрч цогцсууд газар унахад айн шиг дайц түүнийг эзэндв. Жээлийн диждэггүй байдал түнд шаргоолч санагдуулав. Тасламж хүсэн цөхрөнгөө барсан тэр толгоогоо эргүүлв. Тэгээд Юнстиг олж харав. Тэр даруй түүнээс өөрийг нь аврахыг гуйна. Үнийг сонссон залуу бие барьж чадсангүй. Зэсгээ далайсаар түүний хажууд орон хамгаална. Тэрээр хайртай эмэгтэйгээ уйлан тасламж өгөхийг цаашид харж төвчгүй байв. Манай залуу үүнийг хараад дотроо түүнийг мангар гэж дуудана. Энэ хооронд Ахмад Хүлүгбаатар Эренстэд хандан түүний хэрхэм зэрэгтэй гүнгээс таалал хүрсэн нэгэнч Челси хамгаалж бас амиа аль тохиолно гэж анхааруулна. Залуу эргцүүлэн бодож энэ охины төлөө амиа эрсдэл даруулах шаардлагагүй болгоно. Залуу шууд зэсгээ хайж бөөж бөгөөд цэргүүд охиныг даруй барьчихна. Тэрээр гүн рүү эргэж гэмгүү царайлан өөрийгөө өчхөөр завдагч гүн түүний яриаг шууд таслана. Гүн түүнийг хэрэггүй амтан гэж дуудаад дуугүй байхыг тушаана. Түүний хэлснээр охины гаргасан авир гэр бүлтэн гамшиг дагуулж нэр хүндийн шавьтай хотгожээ. Түүн рүү жигсэн харцаар харж Челси гэр бүлдээ авчирсан амьдралынх нь хамгийн том алдаа байсан гэж мэдэгдэнэ. Охин өөрийгөө буруугүй химэн өшөөлгөөгч эцэг нь цаашид сонсохыг хүссэнгүй. Тэр хангалттай сонссон гээд цэргүүдүүд охины амныхийг гаргаж нүднээс талдаруулахыг тушаана. Цэргүүд шууд түүний амийг дагшина. Түүнийг чирэн явахад охин орсохыг занш хэлвэвч аман талаастай тул хинж ойлгохгүй. Үзэгчид түүнийг явахыг өрөвдөх багтах хосолсон харцааг ширтэн. Түүнийг аван гарах үед охины харц даман дээр тусна. Түүний уур хилэн дүрлдэж нүдэн цас шиг улайран дотроо түүнийг занна. Энэ хооронд манай залуу юу ч болоогүй юм шиг 50 зогсож байв. Хэдэн өдрийн дараа шоронд нэгэн залуу өрөөдөн шүгтж байхыг харж олно. Шинээр гинжлэгдсэн залуу юу ч мэдэхгүй химээ амт тавьна. Тэрээр харахаа шидийн хүч сонин үнэрээс болоод гүнгийн охинд татагдсан гэж хэлнэ. Үүнийг сонссон Ахмад Баатар байцаалтыг зөксөх төхөө өгч дараагийн хоригдлыг авчрахыг тушаана. Челсигийн энийх нөлөөний цаана харанхуй шитнүүд байгаа тэр хэдийн гадарчээ. Тэр гүнзгий ядарсан санал гаргаж охин яагаад ийм зүйл хийх болов гэж өөрөөсөө асууна. Энэ хооронд охин ганцаарчсан шоронгийн өрөөнд чимээгүй хөвтөвч нүдэнд нь өшөө аваад дүүжтэн. Тэр эцгийнхээ хатуу өвсийг толгойдоо татан санаж гүн өөрийг нь ийм байдалд хүргэсэн гэж бодно. Насан туршдаа тэр эцэгтэй охин нь гэж хан цадаач болов хүлээн зөвшөөрөх хийх хүссэн. Гэрч анханасаа гүнгийн харцсан дүүж ашигласан байж маш тодорхой байв. Түүний хүүдэн
Сэтгэл гонсоосон харц яагаад зөвхөн өөртөө зориулж дгийг хүн ойлгохгүй байв. Яг энэ үед шарангийн хараалцагч талхтай тав барин нэрч тавьж өгнө. Тэр талх руу харан үлсэндээ чичирсэн гараар авч идчихнэ. Тэр талхтай талхтай ямар ч дарамтлал өвдөлтийг туулсан бай амьд үлдэнэ гэж өөртөө хэлнэ. Энэ хооронд хараалцагч түүнийг ачих төхөн ширтэнэ. Өөр нэгэн газарт манай залуу бих пижээд усгаад бие чижээгээ тайрж яхахыг харж байна. Тэр коридороор алхаж байхдаа өрөөний ойролцоо зогсох Виктортай таарсан. Виктор түнд толгой төхөн гүн түнтэй уулзахыг хүссэнийг ойлгосон. Удалгүй гүнгийн ажлын өрөөнд базар хондгон дулаандаар саяхсан. Гүн болон Дамиан хоёр эсрэг харан сууж нэгэн сэрэг дарс болгоно. Дамиан дарсыг матж баян амтны хилэн дээр үлддэг гэж хэлнэ. Гүн үйл мэдэг цохон инээмсэвлэж энэ бол түүний дарс гэдгийг хүлээн зөвшөөрнө. Дараа нь тэр жижиг хайрцагнаас Бланко бүс нутгийн бэлэг гаргаж дарстай төгсцөгдгийг хэлнэ. Баатар толгой төхөн бэлэгнээс авч идэв. Тэр хоёр 50 ярьцж байтал гүн хондгой тавьж Челсигийн асуудлаар сүмийн ордноос тусламж хүсгээр шийдснээ хэлнэ. Дамиан гүн өөрөө мөрдөн байцаалтыг явуулахгүй хагаад бага зэрэг гайхна. Гүн шанаага эзлэх хийн чигстэй холбоотой баригчлагдсан хүмүүсээс нэгэн ч харанхуй шиттэн биш байсныг тайлбарсан. Үүнийг сонссон манай залуу жинхэнэдээсэн булчирсан бухимдаж өөрөө оролцох ёстой байж юу гэж бодно. Сүмтэй асуудал үүсэхгүй тулд хэрийг шийдүүлсэн гэж гүн тайлбарсан. Хэсэг паузын дараа Дамиан Челси байцаалтын үеэр ямар нэгэн нэрс үсгэжүр хэлсэн үг гэж асууна. Гүн гүнзгий замлахын гүнзгий амьсгаа авч аимшигтай эрүүдэн шүлдэнд Челсиний ч үг хижээгүй хичэрнэ. Хондогноосоо сүрчийн балгаа хийгээд Дамиан руу хоосон харцаар харан Челси өргөж энэ байгаагүй гэдгийг хэлнэ. Тэрээр дүнсгэр инээмсэвлэн залуу насндаа агнаар явхдаа уулзсан өхний ээжийн жирийн нэгэн байсныг дуртана. Хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй Челситэй хамт түн дээр иржээ. Тэр үед бие отарсан тэрээр харц гарштай хүн түүний цасыг тээж чадна гэдэгт итгээгүү тул тэднийг буцаажээ. Цаг хугацаа өнгөрсөн ч нэг өдөр санууч замшинд хөдөлж хайсан хүүхэд дээрээ очиход охины ээж тахал өвчнөр нас барьж зөвхөн бяцхан өхөн үлдсэн байв. Тэр цанхөр царайжин охиныг авчрах шийдвэр нь түүний зүй тах гихний цаг бөгөөд яагаад ингэснээ мэдэхгүй байна гэв. Дамиан чимээгүй сонсч байснаа энэ нь түүний гэр бүл байсантай холбоотой байж магадгүй гэж хэлнэ. Гэр бүл гэдэг үгийг сонсоод гүнгийн царай чангаран энэ нь түнд гүн тусна. Түүний нүдэнд харамсал татварч охин нь ертөөс гэр бүлийн нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхийг хүссэн. Тэр хүсэл нь түүнийг харанхуй замраа хүчилсэн байх гэж зөөлөн хэлнэ. Толгой төхөн охин язгууртан эмэгтэй хуваар энгийн амьдарч болох байсан гэж хэлнэ. Бие дайшин Дамианаас согтуудаа ярьсан димий зэр химээ өгчиж тоохгүй байхыг хүснэ. Гэвч тэд өөр зүйл ярихаас өмнө ажлын өрөөний гаднаас чангатуу гүнгийг дуудана. Үйлчлэгч үүдэн дээр айц сандарсан байдалтай зогсож байв. Гүн басан сандарсан байдалтай юу болсныг асууна. Үйлчлэгч тэнэгэлдэжсэн хатагтай Челси амиа хорсон дүүжсэн болохыг хэлнэ. Энэ үгс аян шиг бууж гүнгийг хөдөлгөнгөө болгоно. Шоронгийн өрөөнд хоёр хараалцагч тааснаас дүүслэгдсэн Челсигийн цогцыг харан хүссэн байдалтай хэсэг дараа нь Виктор Дамиантай хамт угаалгын савс барин коридороор алхаж залуу эзэн үнийг үргэлжлүүлэн хийх бодолтой байгаа эсгэд гомдлно. Манай залуу юу гэсэн үг вэ гэж асуухад Виктор дотоо хоцсыг бүсэд утаснаас тусдаа угаах хэвээр олон удаа санаасныг дуртана. Виктор Дамиан яагаад оймсоо тайлхтаа үргэж буруу харуулдаг тухай гомдсоор байна. Баатар түүнийг тоожгүй. Хагас нээжтэй хаалганы өмнө гинт цавсан. Зай засраар тэр алсыг ширтэн суух гүнгийг олж харна. Бодолтой өгсөн Дамиан эхний эмээ алдсан аим шиг мэдээ ирснээс хойш 4 өдөр өнгөрсний санана. Албан ясны мөрдөн байцаалтаар амиа хорсон гэж дүгнж бүх байцаалт дуусчээ. Гэр бүлийн нэр хүндэд сэс сулгасан тул түүний оршуулгын зоортон нэмэгдээд тохиромжгүй маш энгийн бөгөөд тэмүүлжгүй байв. Одоогийн байдлаар гэрт үүссэн хямрал тавьширсан мэт бодовч энэ нь шоргоны өмнөх төлөвлөгөн байж гэж Дамиан эзэн совин хэлж байв. Түүний бодлыг Виктор тасалж сонсож байгаа эсхийг асууна. Манай залуу инээмсэглэж Виктороос мөрөн дээр гараад 50 бүгдийг ойлгосон гэж хэлнэ. Энэ хооронд шөнийн эзхүү гудамжинд эренс цогтөө. Гүнийгтэйгээр төлөвлөн алхаж хай харж олно. Тэр тэнцвэрээ алтан хатуу чулуун хан мөргөж заван газар унах хүртлээ доош гулсан. Тэрээр гүнзгий амьсгаа авч охины нэрийг хоолой чичрүүлэн шивгэнэн. Түүний дурсамж сэргэж бяцхан гимгүү Челси өөрийн хийсэн цэцгийн таригт аав дуртай байх уу гэж хэлж байгааг харна. Тэр ичингүүрэн урд нь цэцэг авч байгаагүй тул мэдгүй гэж хэлнэ. Охин ээж нь цэцэг хүмүүст баяр баясгалан авчирдаг шидтэй гэж хэлдэг байсныг. Мөн эдгээр цэцэг хийх нь анх хурцсан талт байгаас олцсныг баяртайгаар ярина. Охин аав нь баяр сохоо гэж дахин асуухад Эвс түүний царайг гайхан ширтэн. Тэр инээн сэрэж гүнд өрөөдөө дуртай байна гэж батлан хэлнэ. Одоо цагт түүний царай гүн харамсал, гомдолтоор дүүрэн байх ба өөрийгөө хамгаалж чадаагүй өвчж өөрийгөө дуудаж байв. Тэнийг амтан гэж өөрийгөө зөвхөн Челсиг аварч чадаагүй цээж хүчтэй дэрсэн. Сэтгэл өвдөн чангаар орлоо. Галзуурх төгсний эцэс түүний амьсгал ажмаар тайширлаа. Челсигийн шивгчин Ребекка артаас нойртон ирж түүний тэнд байгааг анзаарав. Эрнст толгоогоо алуурхан өргөж түнлөө харав. Түүнийг таньсан даруйд уур хэлнэ нь оволцож эхэллээ. Тэр шивгчний хоолойг шахан авч хан руу хүчтэй шахав. Нүдэнд нь уур хэлэн заншхийн. Челсигийн өхөж түүнээс болсон химэн буруутгаж яаж нүур
зан нэрч зүрхээс нэг нь асуув. Ребекка түүнийг сансаач гэж ядарсан дугаар байсан ч тэр түүнийг чөтгөртөө холбогдсон харанхуй гэж бичин химэн дөгөө хайр ташаа. Ребекка өөрт нь өшөөгөө хот таслаач химэн гуйсаа. Эрнст гайхан ямар учиртайг нь асуув. Шивччин Челсигийн үхлийг амиа харсан гэж заашсан ч үнэн дээр тэр эрүү шүхийг даашгүй өнгөрсөн химэн тайлбарлав. Үүнийг сонссон залуугийн сэтгэл зүгээр сүрч нуруугаар нь хүй тарч ирлээ. Тэр шивчийг тавихад тэрээр сөхөрч унан салаатай юм шиг ханиалгаж ихшв. Өөр хийхэндээ шатсан Эрнст түүнээс баримт шаардлаа. Ребекка Челсигийн бие дээрх эрүү шүүхийн сарвуу жирийн хүн тэсхийн аргагүй амир байсан. Бөгөөд гүн дээр хүндээ аврахын тулд амиа хорсон болгож нуун дээр тасан гэж сонссон хэмээн. Эрнст тунган бодоод гүн үнэхээр тийм зүйл хийж чадах нэгэн гэдгийг ойлгов. Ребекка анх тэр охинд муу санжаарсан ч Челси түнд төрсөн нэгч шигээ ханддаг байсны хүлээв. Тэр хамгаалагчийн гарт хүрээд үүний зүгээр өнгөрөхгүй гэд гүнгийн эзэмшлээс шөө хар тангараа. Яг энэ үед түүний зүлтнээс гипноцсон мэт Яхан туяа цацарч эхэллээ. Тэр өшөөгөө авахын тулд түүний төсөл чирэгтэй байгаа хэсв. Яхан туяа Эрнстийн нүрийг бүрхэж түүний харц нь хоосон ямар ч цаггүй чөврөв. Тэрээр хоосон дугаар юу хийх ёстойгоо асуулаа. Тэр сагтураар хондааны хашижийг унгаад сагтуу баримжаагүй биеэ хүүхэлтэй шиг хөшөнгөөр оршлоо. Хүрээлэн буй сүдрээс бүдүүн залуу гарч ирэн шивчин шид бүтсэн сэтгэл амгасандаа хаа хийв. Дунд түвшний хөлөөрөөсөрт энэ шид өөрчлөхгүй байх вэ гэж зовж яснаа хүлээв. Ребекка инэн сэглэн хүн хэдий хүчтэй байлаач сул талтай байдаг бөгөөд тэр сул талыг нь томруулбал шидийг хэрэгжүүлэхэд хэлбэр байдаг хэмээн тайлбарлав. Мустанг Эрнстийн хувьд Челси түүний сул тал байсныг онцоллоо. Ребеккагийн хөрөлт галзуу тачигнж болон хувирч энэ ресерч Челсигийн үхэлхийн үнэхээр буруутайвч мэдгүй ямар тэнэг болохыг өгүүлв. Челсигийн үхлийг харанхан ихчид өөрсдөө захын дагалныг мэдхэд тэр залуу хэрхэн салиар хоёг тэр төсөөлөн нэ. Дараа нь шивччин өөрийн бас мустангаас гол дүрийн араас үнэхээр явах ёстой эсхийг өсөв. Бүдүүн залуу сүмийн тарниулж ажилтаа галсан хүн тэр мөн гэж батлсан тул тэд зүгээр сууж чадахгүй гэж хариулв. Тэрээр өөртөөгаар дамин тэдний ариун даалгавар цаад усны нь уучлж боломгүй зүйлс гэж нэмчихв. Тэр илүү 50 дугаар Баатар тэдний хинбэ гэдгийг хараахан мэдгүй байгаа бөгөөд эзэмшлийн тэдний сураггүй болсон гэж бодож байгаа тэмдэглэв. Тиймээс теж дамин болон гүн хоёулаа огт бих төшгүй байгаа тул түүнийг арын хат төхөөрөмжтэй боломж гэж үзв. Орой бүрийнхээ болсон хойно гүнгийн эзэмшил манай залуу ганцаараа бясалгалын байрлаарсан. Манайгаа залхаад бүрэн төвлөрч байлаа. Түүнийг бэлтгэл хийж яхад артаас нь 3 хүн ажигч яваад тэр хатарсангүй. Тэдний хортон хөдөлгөөнд ойролцоох шааны цаг унтрах төв. Гинт өнөх 3 халдагч нэгэн зэрэг урагш ухсхийн. Модон сүдэртэй сүдэрч сэлмээр түүнийг цохийг сэлв. Тэдний зэвсэг хөхийн даван дээр манай залуу ор сураггүй алга очлоо. 1 секундын дараа тэр тэдний дээр болон ард нь гарч ирэн хүчтэй хариу зохиолт өгөхөд бэлдэв. Халдагчдын нэг нэрж буй зохилтын сүдрийг хараад таахыг оролцсон ч хүчин хитрхий сөрхий байв. Тэр хойшоо шидэгдэн баг нь мөргөн унав. Босох гэж ядна. Сэлмээ талан засаад бухимдсандаа шүдээ зөө. Тэр халдагч нь Пабл байсан бөгөөд түүний өөр хилэн айцтай хожижжээ. Өнөө хоёр рицер айн сандарч шууд ухаан ухарсаа. Сэлмээ мөрөн дээрээ тавиад даман тэднийг өрөвдөлтэй амтд гэж дуудав. Тэр доод түвшний 3 рицерт өөрийг нэг цохин тулд гинтийн дайрч хийсэн ч хамаагүй юу ч хийж болно гэж хийсний санаалав. Гэрч тийм их чөлөө байсан ч тэд бүхбэдсэн хിവэр байлаа. Гурвуулаа толгоогоо гудайлах нь нэгэн зэрэг уучлал хүсв. Пабл Баатар тэднийг дахин задна гэдэгт итгэвчтэй байсан ч даман өнөөдрийн бичвэр тулаан дусныг залхахад гайхаж хацрав. Энэ санамсаргүй мэдээ залууг ирхэжтэн дурууллаа. Манай залуу тэднээс таашигтаагүй бичвэр нь эрт дуусанд баяртай байна уу гэж асуув. Пабл хордхон шиг үгүй ээ. Бид баяртай байна гэж хэлсэн ч таныг харагс задан болно гэж бодож байсан тул дотроо шоконд оржээ. Даман Марксийн гэр бүлийн эсрэг хийх тулаан 3 хоногийн дараа болох тул дахин бичвэр тулаан хийхгүй гэж тайлбарлав. Тэр тэднийг амрааж ирэх 2 хоногт өөрийнх нь зааж өгсөн бүхнийг Тунган Батхыг хүсжээ. Өндөр бүдүүн 2 залууга хасан харцаар бие рүүгээ харав. Цээжний гүндээ тэд даман үнэхээр өөрсдөд нь ямар нэгэн зааж өгсөн юм уу хэмээн нэрвэлж байлаа. Бэлтгэхийн талаар тэдний хамгийн тод дурсамж бол бичвэр тулааны үеэр бүрэн арчилсан явдалтай. Баатар ихэнх нь өөрийнх нь хийхийг зорж байсныг ойлгоогүй мэдээд урам нь хугаран авшив. Тэр бичвэр тулаан хизээч зүгээр нэг биеийн бэлтгэл байгаагүй гэж тайлбарлав. Цаана нь илүү гүнзгий хичээл нуугдж байсан ч тэднээс бараг хинэн ч тэрийг ухаараагүй бололтой. Түүний харц эцэст нь гүн бодолдорсон Пабл дээр таслаа. Гадуурлаад нэг хүн ойлгосон байж магадгүйг мэдээд Даманы нүрэнд үл мэдэг инээн сүлжэл тодорлоо. Дараа нь тэр бэлтгэлийн турш зүүжсэн хөндрүүлэгч тухайтай тухайнуудаа тайлав. Энэ дүр зураг рицарийг асмаар ужирхв. Тэрэнд анхаарал заахгүйгээр тэрээр багсгалтай инээмсэглэн цаашаалхлаа. Хэдэн өдрийн дараа талбар нь нарийн ногоон тал руу шилжив. Гүн болон түүний багийн хамаар унан тохиж байлаа. Гүн жаахан хоцорч байгаагаа дурдаад Даман руу иргэн дайсны хүчний талаарх бодлыг нь асуув. Ойртон буй цэргийг хараад манай залуу нийтдээ өндөр түвшний хүч байна гэж хэлв. Тэдэнд тэгшилтэд зэсэн хэрэгсэл байгаагаас гадна талаанчид нь цөм өндөр ур чадвартай байв. Гайхин оронд гүн инээн зөвшөөрөө тэр барийн цэцэг бүлэг их ухаантай биш байж магадгүй ч
Сэргүүдийг сургаж чаддсан байна. Химэн тохорхон хийв. Бодлого Жэш Маркизаас талааны өмнө төлөөс хүчтийн уулзалт хийх саналтай ээлж ирснийг гэж төв. Морныхоо жашааг засан гүн тэгтэйгээр явахар зөвшөөрөв. Энэ хооронд барын цэцгийн лагерт майхны дотроос Майклийг сэрхий шаардсан чанга дуу анирсав. Маркиз Майклийн орон талыг хөшөвсөн гүнгийн талынхантай уулзах Стивен санааллаа. Шар өстэй залуу царч хутаагаар басан суугаад дуу чимээнд гондсон. Яагаад ийм сайхан унтж яхад нь сэрээснийг асуу. Ярьж дууссан даруйда тэр буцаад хөвтхийг сэлв. Маркиз уурсан. Тулаанд түүнийг гүйцэтгэх үүрэг хэр чухал болохыг ойлгож байгаа эсхийг шаардан асуув. Тайвширх гэж ядсны эцэс тэр хижээ ташин гарц руу чиглэж. Шаардлагатай бас Дамиантай биечлэн тулна гэв. Дамианы нэр гарах хашинд Майк шууд унтахаа бажив. Тэр орноосоо өсрөн бүсэж яагаад Баатар гүнгийн тарт байгааг асуулаа. Маркиз түүнийг гүнгийн төлөөлөгчөөр сонгогдсон хэмээн тайлбарлав. Үүнийг сонсоод Майк шууд сэрмээ шүрэн авч эрхий хоруугаараа үж яриг соголов. Энэ мэдээг таатай хүлээж авснаа харуулсан түүний нүрэнд амар инээн сэвж тодорлоо. Гадаа Майк Маркиз хоёр эцэст нь гүнгийн ташийн хантай уулзав. Гүн хин нэгнийг урьдчаад хоцорч ирэх нь тийм ч цагстай хэрэг биш хэмээн тоглоом болгов. Маркиз инээ ийм өчүүхэн зүйлд уурлах нь явцаа сэтгэлрийг харуулж байна гэв. Хоёр аж чинь амар инээн сэвж тодруулсаар заавал гарц руу шүтэрхүү. Жээж тэдний анхаарлыг сарниулахын тулд хоолойгоо шахав. Маркиз түнлөө эргэж уулзалгүй утсныг хэлв. Тэр дахин нэг удаа гүнийг хаян өөрийн талд орохыг өрөв. Өндөр настай рицер Алтан Пиксигийн гэр бүл насан эцэслэх хүртлээ зүтгэн гэж хатаа хариуллаа. Дараа нь Маркиз анхаарлаа манай залуу руу хандуулсан. Түүнийг үнэхээр дамиа хийсэн үнэ гэж асуув. Баатар батлсны дараа Маркиз түүнийг наривтлан шинжиж эхэллээ. Энэ хүүхэн дарамжилж рицеруудыг нь затсан залуу байв. Түүний дэргэд байгаа нь өөрийг нь хүргэж байсан ч нэг л зүйл түүний сэтгэлийг чилээж байлаа. Түүний нүрийн төхөл спортсан өөрийгөө яагаад ийм дод түвшний рицерээс суулаад дээд дэсвтэй яцхартан хүн сандвч байгаа гахж байв. Дамианд нууцдалд потенциал байгаа. Магадгүй Майклифтэй ч төсөхөц байж магадгүй бич тэр дүүнө. Ямар нэг шалтгаанаар Маркиз гинт хүрүүгээ ирэх харав. Майклийн царай барайсан байсан ч толгоохоо өрхөх хашинд бүх анхаарсан Дамиан дээр төрдрөө. Энэ хооронд манай залуу юу ч мэдээгүй мэд зүгээрч өдөөс нь харав. Майклийн нүрэнд аюултай шаасан инээн сэвжэж тодорлоо. Зүн инстинктээрээ тэр толооны байрлалд шилжин сэрмэндээ гараа хүргэж суулгахад бэлэн болов. Дамиан дэрний хөдөлгөөнийг сансаад жаахан гахсан шинжтэй харснаа огт сандарсангүй. Гэсэн чинэн ч юу ч хэлсэнгүй. Хэсэг хугацааны дараа Майк ухаан орж үнэхээр гайхсан харагдана. Маркиз түүний гарыг барьж сүлдэг сэлэн болон түүний цаанаас буцах хурыг зогсов. Майк л өөрөө шоконд орсон бөгөөд хизээ сэлмээ согснаач санахгүй байлаа. Албан ёсны дуурайс өмнө ялангуяа гүнгийн нүдэн дээр сэлэм согсох ногт байж боломгүй зүйл. Гिचээж хийснээр чимээгүй байдал шаарлав. Гүн таймнаар яцхууртны зэсгээр занал хийх нь хүнд гинт хэрэг гэж нэн чийв. Маркиз үүнийг ердөө өрсөлдөх стрессээ болж гаргасан мохог үйлдэл гэж асуудлыг хөнгөлөхийг хичээнэ. Гүн ямар ч сэтгэл хөдлөхгүйгээр Маркизийг хэн хариуцлага хүлээх гэж байгаа гэсэн. Майклийн бие аюултай аратантай нүүр тулсан мэт хар зөнгөөрөө хариу үйлдэл үзүүлсэн үг гэж бодон Маркизийн сэтгэлэн төгшин. Гүн эрүүгээ илбэн боломжийг мэдэрч занг тавьж буй анчин шиг энэ удаад өнгөрөв гэж хэлв. Маркиз шууд сэжигэж хэлв. Тэрээр гүн хариу юм авахгүйгээр зүгээр өнгөрөх тийм цагаас твчтэй хүн биш гэдгийг мэдж байв. Түүний зөв байлаа. Гүн дөөлийн шарнарт шин нөхцлүүд нэмхийг хүсэж байгаа зарлав. Хідэн нүүдлийн цаадхыг хэдийн төлөвлөсөн мэд гүнгийн өрөөл дээр башир инээн сэрж татна. Маркизийн уур хилэн дүрлэгч тэрээр эцэст нь нөхцөлийг зөвшөөрч Майклийг дагуулсан гарахаар тушаав. Тэднийг гарахад гүнд хорхсон байдалтай баяртай гэж хэлв. Энэ бүхнийг ажиглажсэн Дамиан гүн үнэхээр хэр зайтай болохыг тунгаан бодно. Тэднийг ясны дараа гүн яагаад Майкл түүний эсрэг сэлэм далайн тухайг тасв. Залуу эрдийн дүүрэн биш инээн сэлжээр хариулсан ч дотроо үнэхээр биширч байлаа. Тэрээр Майкл энэ залуу насандаа хэдийн 6 дахь мэдрэхүүгээ сэрээснийг олгов. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгчдуу маань заавал бүртгүүлээрэй.